За сайн бацгаана уу? За өнөөдрийн хичээлийн сэдэв маань санхүүгийн төлөвлөлт хичээлээр үр зээл ба сэтгэл зүйн талаар үзнэ. За өнөөдөр нийгэмд маш олон хүмүүс үр зээлтэй байгаа. Тэгээд тэр дээр хүмүүсийн сэтгэл зүйч гэсэн бас энэ олон үр зээл орж ирж байгаа орлого түүнээс гарсан зардлууд нь бол тухайн хүнийг маш их стресст оруулж байгаа. За тэгвэл хэдүүлээ энэ хичээлээр дамжуулаад хэрхэн энэ үр зээлнээсээ гарах уу, сэтгэл зүгээ яаж удирдах уу гэдэг тухай үзье. Тэгэхээр энэ хүмүүс яагаад өрөнд ордог вэ гэдэг юуны өмнө үзэх хэрэгтэй баха. Тэгэхээр өрөнд ордог зүйл маань юутай холбоотой вэ гэхээр хамгийн түрүүнд л тухлаг бүс гэдэг зүйлтэй холбоотой. Та бүхэн тухлаг бүс гэж маш олон зүйлээр сонсч ирсэн баг тийм ээ. Тэгэхээр ер нь бол хувь хүний өөрийнх нь зан чанар бол өөрөө өөртөө тухлаг байхыг хүсдэг. Тухлаг байна гэдэг нь их гэр орондоо бол мэдээж тав тухтай орчинд, тоглог орчинд сайхан телевизэр үзээд буудан дээр суугаад өөрийн гэсэн амттай хоолоо идээд ингээд байж ах сонирхолтой. Загман гадуур явахдаа ч гэсэн гоё машин унаад, гоё хувцс өмсөөд тэгээд боломжийн амьдралтай хүн харахад тийм сайхан байхыг хүсдэг. Тийм учраас хүүхдүүдийн хувьд ч гэсэн том болоод чи ямар хүн болохыг хүсдэг вэ гэхээр тийм машинтай, тийм байшинтай, хичнээн сая төгрөгийн орлоготой хүн харахад тийм сайхан зүйлүүдийг хүн болгон хүсдэг байна. Тэгэхээр энэ маань бол бас нөгөө талаараа хүний өрөнд орох нэг шалтгаан болдог. Хүн урд нь бол орлого бага байхад болоод байдаг мөртлөө орлого өсөхийн хэрээр бусдад сайхан харагдахын тулд энэ зүйлүүдийг бол бүрдүүлж эхэлдэг байна. За жишээ нь сумын ой энэ их болдог тэгсэн чинь нэг сумын 90 жилийн ой болсон чинь нэг хүн ярьж ирсэн. За би төрсөн нутагтаа 20-30 жил ерөөсөй очиагүй. Тэгэхээр хэрвээ би эргээд энэ сумын ойгоор очих юм бол тэдний хүүхэд ямар хувцс өмссөн бол ямар машин унаж байгаа бол юу хэрэглэж байгаа гэж харна гэд. Тэгээд ланд 200 худалдаж зөвхөн сумын ойнд явахын тулд худалдаж авч ирсэн. За тэгээд өөрийнхөө эхнэрийг хамгийн үнэтэй торог, хамгийн үнэтэй алт мөнгөөр ингээд гоёод тэгээд тэр сумын ойр руу явж байгаа. Тэгэхээр энэ бол нэг жишээ хүн бусдын нүдэнд илүү гэж харагдахын тулд хамгийн үнэтэй гэсэн хувцсыг өмсөж өөрөө өөртөө энэ өндөр босхыг тавьдаг. За гэтэл орж ирж байгаа орлого маань энэ зүйлд хүрэхгүй болоод ирэхээр хүн өөртөө өрөнд ордог байна. Тэгэхээр энэ маань бас нэг талаар юутай холбоотой гэхээр мэдрэмжтэй холбоотой. За хоолн дээр жишээ нь ярил л да. Хүн 5,000 төгрөгийн хоол идээд хуучин болж итэл арай илүү тоглог 5 тухтай ресторанд 10,000-ын хоол идээд эхлэхээр 15,000, 20,000-ын хоол идээд эхлэхээр хуучин 5,000 төгрөнд идчихсэн хоол нь сонирн биш болж эхэлдэг. Тэгэхээр тийм хоол идэх юм бол сонирн биш те. За ялангуяа сүүлийн үед хүүхдүүд аявих юунд орж байгаа, кофе шопт орж байгаа. Тэгэхээр энэ би ч гэсэн бас нэг хэсэг их орж исэн, томсон ч юм уу те. Тэгээд бүр яг хуу энэ бол хүн өөрөө тааруулж орох хэрэгтэй л те. Тэгэхээр нэг хэсэг бол бүр ингээд томсон мөнгөлийн байвал тийшээ ордог. Тэгээд амар их орлоготой биш мөртлөө те. Хүмүүсийг уулзъя гэвэл тийшээ орно, өөрөө дандаа тийшээ ордог. Сүүлдээ болвол заавал кофег томсон биш те. Хүн зүгээр гэртээ ч гэсэн ажил дээрээ ч гэсэн кофе уугаад кофе бол бас хүний биед тийм сайн биш. Тэр утгаараа бол мэдрэмжээ бол багасгаж эхэлсэн. Тэгэхээр энэ нь бол кофений тухай яриад байгаа юм шиг боловч яг цаанаа бол тухайн хүний мэдрэмжтэй холбоотой зүйл байна. Хүний мэдрэмж өсгөх хэрээр хүн тэр нэг өссөн мэдрэмжийг бол буулгаж чаддаггүй. Тэгээд бид нар бол хуучин байхад дэлгэцтэй утас биш байхад Nokia бол барайл болоо л байсан. Харин одоо Nokia орох юм бол баг хүн тисч чадах бах тий. Facebook руу орж чадахгүй, зураг авч чадахгүй, бичлэг үзэж чадахгүй, YouTube-ээр дуу сонсч чадахгүй. Заавал өөртөө 5 тухтай тийм утас аваад тэрийг хэрэглэх тийм сонирхолтой болчдөг. Тэгэхээр энэ өрнөөс гарах нэг арга зүй бол
тухлаг бүсээсээ гарах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Тухлаг бүс. Тэгээд тухлаг бүс гэхээр тий одоо ажил дээр очиод заавал нэг гоё том дэлгэц дээр гоё буудан дээр суугаад ойр орчинд гоё шкафтай тий ойр орчинд гоё явах юм бол одоо гоё байна гэж тооцоолоод тэндэл одоо тавилга аваад байдаг. За гэртээ одоо очихороо ялгаа авахгүй. За хуучин гэжсэн юм бүгдээ хөшиг мөшөг бүх юмаа солиод, орчин байраа солиод, за тэгээ машинаа хүртэл солиод ингээд бүх зүйлийг гэртээ очсон ч тухтай, ажил дээр очсон ч тухтай, амьдарч байгаа одоо идж ууж байгаа юм ч гэсэн их тансаг хэрэглээний мэддэг өмсөж байгаа хувцсан ч гэсэн ингээд дандаа одоо ноос ноолуур алт мөгч гэдэг тэрнээс ингээд буурхаа байцсан. Тэр зүйлийг хэрэглэсэн болдог. За мөн одоо бус хүмүүсийн хувьд ч гэсэн тэрийг хэрэглэсэн бол хүн гэж харцдаг ч гэдэг юм. Ийм одоо мэдрэмж нь өссөн ийм хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр энэ нь бол нэг талаар таныг өрөнд оруулах шалтгаан болж идэг. Заавал тэр зүйлд оруулахын тулд. Тэгэхээр эндээс бол гарах хэрэгтэй. Ер нь бол за хамгийн наадсах нь тий бид нар хэрэг үнэхээр та ингээд маш их өртөө тэгээ тэрнээсээ гарахаа мэдэхгүй тэг өрийн дарамтанд орцсон байгаа бол өрнөөсөө гарахын тулд танд яг одоо шаардлагатай биш байгаа зүйлүүдэд зарж болно. Тэгээд бууданч байдаг юм уу, зургатч байдаг юм уу тэг үнэхээр танд хэрэг маш үнэтэй гар утас авсан байсан ч гэсэн тэргээ ч гэсэн зарж болно. Хэсэгтээ өрнөөс гарах нь бол их чухал байна. Гэтэл хүн өөрөө зан чанар нь бол тийм эго ихтэй байдаг. Бүхнийг авах гэсэн тийм утас, гар утас, гутал одоо ойр орчин тавилга хинт ч өгөхгүй тэг ганцаараа эзэмших. Тэгээд тэр дээрээс нь нэмээд юм аваад байх тусам өөрөө хэр зэрэг өрөнд орж байгаа бол анзаардаггүй. Тийм учраас тухлаг бүс болон мэдрэмжээ багасгах хэрэгтэй. Дараа нь өрнөөс гарах зүйл бол эрүүл мэнд хоол тус чухал. Тэр хүмүүс юу гэдгийг орлого өндөр болоод бизнес нь амжилттай болоод ирэхийн цагт бол хүн гадуур хооллох нь их болно. За дээрэс нь тий хоол одоо ус юу гэдгийг яг уух юмд бол бас их зардал төлж эхэлдэг. Тэгэхээр бас нэг гарах арга зүйл бол эрүүл мэнд за түүнтэй холбоотой хоолтой. Тэгэхээр наадсах та бүхэн оройныхон хоолоо багасгаад үзээрэй. Хүн нөгөө их өрөнд ороод ирэхээр нөгөө талаар бол маш их стресс ч эхэлдэг юм байна л да. Яаж нэг үе дарах гэдэг хүн нөгөө орлого ашиг юу гэдэг хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгах гэдэг энэ зүйлд анхаарахаас илүүгээр өр гэдэг зүйлд анхаарчдаг. Тэгэхээр хин юунд анхаарна тэр хэмжээгээр томордог гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр өөрөө тэрийг мэддэг мөртлөө өрөндөө анхаарат байдаг. Тэгээд одоо хоолч гэсэн нөлөөтэй идэж чадахгүй. Тэгээд тархин одоо байнгын ажилластай байгаад байдаг. Тэгвэл өрнөөс гарах бас нэг арга зам нь орой хоолоо багасгах хэрэгтэй. Тэр хүн хоол бага идээд ялангуяа дэлхийн маш олон улс орнуудад орой хоол иддэггүй ийм олон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр орой хоол идэхгүй байснараа та бол шууд өлсөд өгчихгүй. Тийм учраас энэ орой хоол идэхгүй байх нь таныг бас тэцсэр хатуужилж сургадаг. Дээрэс нь таныг бас эрүүл ухаанаар сэтгэхэд илүү гарц олоход бас чухал нөлөөтэй байдаг учраас орой хоолтой багасгах. За мөн тансаг хэрэглээний одоо зардал тийм мэдрэмжээ багасгах хэрэгтэй. За жишээлбэл та 3 өрөө байранд амьдардаг бол яагаад зараад 2 өрөө болгож болохгүй ч тийм нэг хэсэгтээ эсвэл 2 өрөө байвал тийм 1 өрөө эсвэл 1 өрөөнд амьдардаг бол яагаад түр хадам аав ээжинд амьдарч болохгүй гэж. Тэгэхээр хүн бол бас нэг талаар бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй. Ер нь бол заавал нэг гоё газар байгаа, заавал нэг тухтай орчинд байгаа тэгжиж одоо зүйл нь бол явагддаг биш ба. Тийм учраас бид нар мэдрэмжийг багасгах хэрэгтэй. Ер нь бол нэг мэдрэмж багасчих юм бол хүн бол өсөхт нь удирдах болно. Гэтэл нэгэнт мэдрэмж нь өссөн хүн бол хэр аргатай буухад бол амар биш байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар тухлаг бүс болон тийм мэдрэмжээ удирдахж өрнөөс гарнаа гэж ойлгох хэрэгтэй. За жишээ нь сэтгэл зүйн хувьд бол ер нь өрөнд орсон хүмүүс маш их зүйлийг бодож идэг тийм. Тэгэхээр энэ
зурган дээр бол одоо толгойн дотор их юм ботсон ч гэсэн бясалгал хийсэн байна тий. Тэгэхээр бас яг миний туршлагаар гэх юм бол бас хүмүүс ер нь бясалгалыг санал болгодог. Тэгэхээр бясалгал бол таны бодлыг таслах үйл явц юм. Хүн бол маш их зүйлийг ялангуяа өртөө хүмүүс бол маш их шоконд ордог, маш их стресстэй байдаг. Тэгэхээр аль болохоор бүх ажлуудаа бичээд төлөвлөөд тэгээд эхнээс нь цэгц дараатаагаар бол хийх хэрэгтэй юм аа. За хүн яг орой махан хоол идэхгүй ч гэсэн оронд нь тарг уугаад, шиа уугаад, өөр одоо юу гэдгийг шүл уугаад ч юм уу ингээд ирэнгүүт хүний шүн ходоод одоо тарих амардаг. Тэгээд амраад эхлэнгүүт хүн өглөө хэрт басдаг байна. Тэгэхээр тэр үедээ та юу гэдэг бясалгал хийдэг юм уу эсвэл одоо өрнөөс гарах өөр ямар гарц байна гэдгийг та илүү олох боломжтой байдаг. Тэгэхээр маш их өрийн сүлжээнд орсон хүмүүс бол бас өөрөө стресс ихтэй учраас гарцыг бол олж чаддгүй байхад даа. Тэгэхээр хин нэг нь танд юу гэдгийг бүх талаараа туслана гэхээсээ илүүгээр та өөртөө гарцтай өөрийнхөө одоо арга зүйг олох нь бол хамгийн чухал юм аа. Тийм учраас бид нар энэ хооллолт буюу хөдөлгөөн гэдэг зүйл дээр анхаараарай гэж хэлдэг. Тэр хөдөлгөөн ч гэсэн ялгаахгүй бид нар тухлаг бүсэндээ байхад бол ялангуяа одоо хүмүүстэй нэг судлаас нөгөө судал руу явж байгаа. Гэртээс өдөржингөө суун, буудан дээр суун, зурт үзнэ. Тэгээд гараад таксинд суун, ажил дээр очиод бас сандал дээр суун, одоо компьютер утас үзнэ ч гэдэг юм. Тэгэхээр нөгөө хүн байнгын судалтай байгаад ирэхээр олон бодоод их үр бүтэмжтэй байна гэж бодог боловч бас нөгөө талаар бол үгүй юм. Яг тэгвэл хүн биеийг хөдлөх тусам тий дасгал хөдөлгөөн хийх тусам за хооллолтоо багасгах тусам хүний тарих их ажилдаг байна. Тэр хүний тархины сэтгэн бодох чадвар бол тухайн хүний хөдөлгөөнтэй салшгүй холбоотой гэдэг бол хүмүүс хөвчлэн мэддэггүй. Тэгэхээр мэддэггүй учраас одоо энэ тухлаг одоо мэдрэмжтэйгээ удаан байх гад хүсэж байдаг. Харин та бүхэн спортын тамирчдыг мэдэх багтай их тамирчин их маш их бэлтгэл хийгээд маш их ядарсан ч гэсэн ухаан санаа нь бол үргэлж цаваас сэргэлэн байдаг. Тийм учраас хооллолтоо багасгаад тэгээд их хөдөлгөөн хийгээд унах юм бол та энэ арга зүйг олох юм аа. За жишээ нь нэг стресстэй нэг хүний жишээ өгдөг шүү дээ. Эхнэр нь өнгөрчдөг нөхөр нь ингээд эхнэрээ бодоод маш их стресстэй сэтгэл санаар ундаг. Тэр үед нь бол хүүхэд нь юу гэж хэлдэг вэ гэхээр аав та энэ тоглоомыг засаад өгч гэж хэлдэг тийм. Тэгээд засаад өгсөний дараагаар нөгөө аав нь бол маш их стресс тайлгдсныг бол мэддэг. Тэгээд дараа нь ямар үйлдэл хийсэн бэ гэхээр гэрт байгаа бүх өвдөрхийн юмнуудаа эхнээс нь засч эхэлдэг. Ингээд засаад эхлэхэд бол явандаа тэр стресс гэдэг зүйл нь бодогдохоо байгаа. Дараа нь өөр аз жаргалтай болоо дараа нь өөр ирэхгүй нээж эхэлдэг. Тэгэхээр бид нар одоо юу ч хийхгүй байх нь тийм тухлаг бүсэндээ байх нь бол жаргалтай юм шиг боловч яг эсэргээрээ хүн идэвхтэй байх тусам тийм хоолн дээр анхаарах тусам энэ хүнийг ийм амар амгалан болгох юм аа. Тэгэхээр хэрвээ магадгүй та одоо бас өрөнд орсон байхыг үгүйсэхгүй тэр хүн бол өрөнд оръё гэж бол ордоггүй тийм мэдээж тухайн зүйлийн борлуулалт ашиг орлого за өөр одоо маш олон зүйлээс хамаарат ийм үр зээлэнд орсон байж болно. Энэ дээр над дээр нэг зөвлөгөө авах гээд ирсэн хүн байсан. Тэгэхээр тэр бол бас юуны зээл авна. Одоо нөхрийн аж ахуйгаар зээл авна гэд. Тэгээд маш хэмжээний зээлийг нөхрийн аж ахуй руу хийсэн баг. Тэгээд юу гэдэг 1 жил 2 3 жилийн дараа хүрмэн том болоод тий тугал гаргаад туглана дахиад тугал гаргаад гэдэг юм. Ингээд нөгөө авсан магадгүй 100 сая төгрөг нь одоо эргээд нэг 200 сая төгрөг болно гэдэгт бол итгэжсэн. Тэгээд тэр хэмжээний төслөөч бичсэн зээлээч авлаа. Гэтэл яг бодит байдал дээр юу болсон гэхээр тэр жил маш хатуу өвөл болсон. Тэгээд бүх малнууд нь бол
өгсөн ба. Тэгэхээр нөгөө хүний хувьд бол маш шоконд орсон. Мэдээж байр, савууд юу гэдэг бүх юмаа тавиад ингээд зээл тавьсан байгаа гэдэг. Тэгэхээр одоо яах вэ те? Одоо барьцаа хөрөнгө хураалах гэхээр байргүй болчих гээд байдаг. Ингээд өөрөө гүн шоконд бол орсон. Тэгээд одоо ч гэсэн ингээд энэ зүйл нь бол өөрт нь одоо маш хэцүү дарамт болж исэн ийм тохиолдол байдаг. Тэгээд дараа нь бол мал аваад дахиад дээрэс нь мал аваад тэрийг үржүүлээд өсгөөд тэгээд энэ зүйлийн дараагаар өрнөс гарсан түүх байдаг. Тэгэхээр бид бүхэн бас энэ ямар нэг зүйл хийхдээ эрсдлийг айгуу сайн тооцоолох хэрэгтэй. Тэгээд жирийн хүний хувьд ч гэсэн бас ийм кейс бас байгаа. Тэг ялангуяа одоо өндөр цалинтай үедээ их орлого олчихсан тэг их зээл авцсан. Гэтэл тэтгэврт гараад одоо тэр хэмжээний орлого ашиг нь бол байхаа байтсан. Тэгээд өөрөө хөдөлмөрийн чадваргүй болцсон. Тэгээд дээрэс нь ямар ч хуримтлал байхгүй. За ингээд сар болгон нөгөө өндөр орлоготой байсан үе шигээ зээл авцсан. Тэгээд нөгөө хүн чинь сэтгэл зүйн гүн шоконд орж байгаа. Одоо яах вэ? Орлого минь юм байгаа гэдэг. Тэгэхээр бүх анхныхаа хийсэн гэрээгээр цалингаас шууд суутгалах юм бол нөгөө хүний хувьд одоо юугаараа амьдрах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ үр зээл тавихтаа хэрвээ энэ зүйл болвол яах вэ, болохгүй л яах вэ гэдэг энэ хувилбаруудыг сайн авч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар энэ зүйлийг тооцоогүй гэсээ болоод маш олон хүмүүс сэтгэл зүйн хувьд одоо их дарамт юу гэдгийг ийм одоо шоконд ордог шүү. Тэгэхээр үр гэдэг бол давхар таны эргүүлж төлөх мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс үр бол таны тавилга авж байгаа юм шиг тэг хүн зүгээр өгж байгаа юм шиг зүйл бол биш ээ. Дээрээс нь та үр тавьсан бол бас цаг тухай болгонд нь төлөх хэрэгтэй. Нэг талаараа нэг хэсэг нөгөө бизнес эрхлэгч хэлжсэн үр болвол намайг өглөө болгон босгодог дэлхүүр юм аа. Тэгэхээр нэг талтаас үр бол тийм муу зүйл биш. Та гэдэг эргэлтийн өрөнгөө нэмэгдүүлэх, за мөн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хамгийн түрүүнд тухайн төслийн зээл шаардлагатай байна. Тэгэхээр энэ үр зээлээ тавихаасаа өмнө одоо би энийг юугаар төлөх вэ? Надад ямар нөөц боломж байна? Хэрвээ энэ боломж байхгүй бол би яах вэ гэдгийг нарийн тооцоолж иж одоо зээл авах хэрэгтэй. Тэгэхээр зээл бол одоо амар зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэд эндээс дүгнэлт хэлээ. Ер нь бол та өртөө байгаа нөхцөлд одоо өөрийнхөө одоо байгаа тухлаг бүс хэр зэрэг байна вэ гэдэг дээр шинжилгээ хийж үзээрэй. Тэгээд илүү өртөө мөртлөө тий одоо том машин унаад гой хувц өмсөд ингээд байх нь бол бас тэмч сохиомжтой биш. Тийм учраас өрөө дарахын тулд та түр энэ зүйлээс л татгалзаж болно. Тэгэхээр энэ бол бас 1-2 жил үргэлжлүүлэхээс насан турш үргэлжлэх зүйл биш учраас шаардлагагүй өөртөө хэрэггүй байгаа зүйлээ зарж борлуулах хэрэгтэй. Тэгээд үүний дараагаар бол одоо үр зээл дарагдаад одоо үйл ажиллагаач хийм болоод эхлэхээр та энэ зүйлийг илүү авна шүү дээ. За мөн эрүүл хооллолт бол маш чухал юм. Энэ заавал яад өртөө холбогдож юм тэгэхээр бид нар энэ тансаг хэрэглээнд бас их зүйл зарцуулсан байдаг. Тэгэхээр хүний бие бол өөрөө хязгаарлагдана юм. Тийм учраас өөрөө эрүүл мэндтэй хооллолтоо байнга бид бүхэн анхаарч явах хэрэгтэй. За тэгээд болж игэл оройныхоо хоолыг багсаг бүр боломжтой бол идэхгүй байвал гэсэн. Тэр хүн нөгөө өлсөж босоод ирэхээр хүний тарих их сайн ажилдаг. Тийм учраас та бүхэн орой хоолоо багасгаад эрүүлэр хооллоод тухлаг бүснээсээ гараад мэдрэмжээ багасгаад ингээд ирэх юм бол та өөрийнхөө одоо таны бизнес, таны ажил чинь цэцгэлэх болно гэж хэлээ. За ингээд та анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн хичээлээр сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлээрэй гэж хүсье. За
Баяртай.